байгаа үзэгч та бүхэн одоо хөл авч үзсэн. Энэ маш сайхан амарсан уу? Тэгэхээр даваа гараг болон студидтэй физик шинжлэх ухааны туршилтыг хүргэдэг байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр студид Эрдэнэ төгс сургуулийн багш Оюн Балт хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр цагаан сар болгож байгаатай холбогдуулаад бас Монгол ах буюу Монгол эд хогшил одоо Монгол зүйлсүүдэд физикийн үзэгдлийг өөртөө авсан гэдгийг тантай ярилцахаар урьсан байна л да. Тэгэхээр бууз жигнэхтэр бас ярилцмаар байна. Тэгэхээр Монгол хотоо холбоотойгоор асуухад бууз жигнэх ямар арга одоо физикийн үзэгдэл гэж хэлж байгаа юм. Бас буцлаад бөмжигнөд ирэх чинь тэр нь одоо бас ямар үзэгдэл аах вэ? За нэгдүгээр тэр хөлдөөсөн бууз юм. Тэгэхээр дулааны үзэгдэл ашиглаад ер нь хоол хүнс монголчууд ялангуяа дулааны үзэгдэл нэлээд ашиглаж байна. Хөлдөөр гэдэг нь дулааны үзэгдэл. Одоо юу гэдэг шингэн нойтон төлөвтөөс юм хөлдөөд хатуу төлөв. Одоо буцаагаад бид нар яаж юм гэхээр болгосон төлөвтэй гэж гэдэг тийм нэгсэн даа. За тэгэхээр одоо галаа ингээд өчгөр одоо энэ цахилгаан маань цахилгааны энерги дулааны энерги төвлөн дулааны энерги нь усаа халаана гэсэн үг. За тэгээ ус маань халснаа буцлаа гэдэг төлөвт очино. Буцлахаар нь бид нар буузаад гэдэг. За буцлахаар юусэн яадаг вэ гэхээр шингэн маань уурших үзэгдэл явагддаг. Тэгэхээр ууршиж байгаа уурын дотор халуун уурын дотор тэгэхээр ус маань ер нь бол 100 градус далайн түвшинд буцалдаг гэж үздэг. Манай Монгол бол далайн түвшнээс нэг ойролцоогоор 1500 градус метр өндөр тэгээд үзэхээр нэг 90 градус буцалдаг гэсэн үг. Тэгэхээр 90 градус буцалсан 90 градусын халуун ууранд бууцаад болгож байгаа гэсэн үг. Энэ далайн түвшнээс дээш доошоос хамаараад бас буцлах температур өөр. Жишээлбэл манай отхон тэнгэр уул одоо дээд нь бол 85 градус буцална. Дээрстэй ойролт 75 градус буцална. Тэгэхээр тэр агаарын даралттай буцлах температур бол хамааралтай. Өндөр тусмаа агаарын даралт багасж байгаа учраас тэгэхээр далайн түвшиндээ буюу одоо яг бид нар 00 тэг түвшин гэж үздэг. Тэг түвшинд бол яг 100 градус. Далайн түвшнээс дээш тусмаа буцлах температур буурч. Тэгэхээр далтыг бууруулах замаар буцлах температур багасгаж болдог гэсэн үг тийм шүү дээ. Ямар сайн юм бэ? Конденсацлах үзэгдэл гэж бас арга байдаг гэсэн тэр маань яг юу вэ? Тийм конденсац гэдэг нь нөгөө уур маань одоо хийн төлөв маань шингэн төлөвчлөгийг конденсац гэдэг. Одоо энэ бөмжигнөд байгаа юм дөө. Тийм яг зөв. Одоо энэ чинь ингээд таглаатай байж байгаа. Таган дээр ирлээ. Тэгээд буцаад яаж чинь ус болж шингэн болж чинь. Тэр нь яаж гэхээр дотор талынсаа одоо 90 градусын температур гадна талын орчинд бол тэрнээс бага температур. Жишээлбэл одоо 20 21 градус байгаа шүү дээ. Тэр энэ хоёрын хоорондын зөрөөнөөс болоод нөгөө хав халуун 90 градустай байсан чинь буцаад яаж чинь 20 градус хүрч эхлэх гэж байна. Хоёр температурын зөрөөнөөс шингэн төлөвчлөгдөж байгаа үзэгдлийг конденсацлах гэдэг. Тэгэхээр яг энэтэй төстэй бас өөр үзэгдлүүд байна уу бидний амьдралах вэ? За монголчууд болохоор борц хийжсэн байна. Борцыг нь болохоор яаж гэсэн юм хатуу төлөвөөс хийн төлөвчлөжсэн. Борцыг нь хатуу төлөвөөс хийн төлөвт. Тэгэхээр борцыг хөлдөөж байгаа. Хөлдөөгд хөлдсөн нөгөө маханд байгаа шингэн маань хөлдсөн ч гэсэн ууршиж болдог. Тэгэхээр хөлдснөөс нь ууршуулж махыг хатаадаг энэ арга хэрэгжилжсэн байна. За одоо жоохон буруу арга юм шүү. Үгүй юу? Ямар арга гэж зөв шүү дээ. За хөлдсөн ернээсээ ууршаад байна гэдэг чинь ууршаад махаа хатаагаад хатаачаар хөнгөн болчихно. Одоо нэгстэй хэрэггүй байгаа усын тэгэхээр энэ монголчууд яагаад энийг ингэж хэрэгж байгаа юм бэ гэхээр маш удаа аян дээр нүүдэлчин. Хоёрдугаар нөгөө маш олон сараар аяндаа хийдэг. Тэгэхээр цэргүүдэд жишээлбэл нэг бүхрийн махыг ерөөсө бүзээд багтаагаад борцоолгоод хийдэг. Тэгээд тэрийг 3 жил хэрэглэдэг гэж. 3 жил борцолсон гэдэг. Тэгэхээр ерөөсө бүзээнд нь ингээд багтаад жижигхэн болгоод өгөөд явуулчихна шүү дээ. Тэгэл нэг чимхийг л хоолнд тэгээд хэрэглэдэг гэж. Гэхдээ одоо тэгж дайн тулаанд явж ирсэн нүүдэлчин монголчууд хүнсээ бие хүн чадчихсан юм болов? Тийм жоо. Ерөөсөө мах хэрэглэдэг, сүү цагаа идэх хэрэглэдэг гэдэг нь амин дээр маш их илбэгтэй уур маш өндөртэй хоолоос хэрэгжижсэн гэсэн. Тийм учраас яаж ирсэн бэ гэхээр бүр одоо Европын орнуудыг одоо хаадын гэж үздэг байгаа шүү дээ. Идчихсэн хоол хүнснээс илүү маш их өндөр ууртай. Тэдгээр бол ингээд одоо бүр судалгааны түвшинд идчихсэн бол монголчууд тал яг ахуй амьдрал байглаа судалгааны үнэсээр тэдрээс өндөр ууртай. Тиймээс өдөрт одоо нэг удаа хоолдог ч юм уу. Эсвэл энэ жижигхэн үйл хэлбэртэй хоолдог багш буцалчлаа. Тий. За энэ бол буцлах үзэгдэл. Дулааны буцлах үзэгдэл. За буцалсны дагуу ууршилт ихсэж байгаа. За одоо бодож бууцаа тавьчихна. За мэдээж хөлтөө юм чинь 20-25 минут. 7 минут ч. Тэг гацсан жигнээ 25 болчих واخа тийм ээ. 25 баг болчих. За 7 20 Тэгэхээр бид нар бас хуушуур шарж иддэг үзэгдэл маань ямар үзэгдэл вэ? За тэгээд бууз энд яг цэцгэн бууз гэдэг гадагшаа нөгөө одоо дотор талтай
болох процесс нь бол яг вэ? Бас ондоо чимгэлтээс. Тий, битүү гэхээр манай хаж нөгөө битүү шүс гэж яриад байдаг. Дотор талдаа махнаас шүүс нь гарч тэр шүүсний энэ гаднах уурандаа болж байгаа. Тэгэхээр нөгөө шингэн маань дотроо бас дахиад уур болно гэсэн. Тийм учраас пимбиж хөөдөг. Тэгэж шүл гаргадаг. Тэр шүлөө монголчууд битүү шүл гэж нэрлэдэг. Тэрийг одоо бас эрүүл мэндэд их сайн гэж үздэг. Ядарсан үед ядаргаа тайлбарч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд хуушраач жаа нэг хахараад идэх штеп. Тэр чинь бол хүмүүсүүд гаднаас ихээ орцсон шиг бодоод байдаг. Ерөөсөө нөгөө махны шүл бол бидний амтсан ус хийж байгаа штеп. Тэр маань уур төлөвт орохоор тэлээд хөөгöd байгаа байхгүй юу? Тэгэхээр чи их шүл бол хийх хэрэггүй. Махных нь өөрийнх нь шүлөө гаргуул илүү сайн гэсэн үг юм. Оо ямар сайн. Тэгээд одоо зарим залуучууд гаднаас ихээ ороод энэ хийгээд аймсаа шахаж гаргах гэдэг. Тэгэхээр тэр хий биш ерөөсөө дотор байгаа шүл нь тэр дотор уушаа болохоор уушаад ууссан учраас хий тэлжилт нь бидэг байх юм шүү дээ. Зарим бузыг ч одоо жишээлбэл саран бузыг чинь битүү чимэгчтэй шүү дээ. Тэгэхээр тэр яагаад тесэрч дэлбэхгүй байгаа юм бол? Тэгэхээр тесэр дэлбэхгүй ч шүү дээ. Яг энэ болцоодчихсан болохоор бомбиж байгаа шүү дээ. Тэгээд буцаад ингээд яачиж байгаа. Тэгээд юуны одоо хоолны газруудад саран бууз чинь бол гараад ирэхээр хуршин доош шилжчихсэн байгаа шүү дээ. Тэр чинь ингээд нэлээд хүмүүсний шимжилдэр хэлэгдэж байгаа гэсэн. За. Бид нар ч бас цагаасараар маш их цагаасараар ч яг ер нь бүдний улирал дулааны улиралд арх нэртэй шүү дээ. Монгол арх. Энэ манаас одоо ямар үзэгдэл болж байна? Энэ бас яг энэ конденсацийн үзэгдлээс бий болгоод байгаа юм. Ингээд би амжилт чинь дараа конденсац юм ба тийм. Яг конденсац уушрах тэгээд сублимац гэдэг олон үзэгдлээ л да. Сублимац гэхэлэр нөгөө юу яаж байгаа? Хий маань түрүү нөгөө болцсон хатууг хий болгож байна гэдэг чинь. Гэтэл хий хатуу төлөвтөөс олж болдог. Хий хатуу төлөвчөө болж байгаа. Чингэн болохгүй гэсэн. Жишээлбэл юу вэ? За жишээлбэл цонхон дээр нөгөө цамцэг гэдэг гоё хий гарцсан цаан үссэн байдаг шүү. Яг цасан шиг хий гарцсан. Тэр маань агаартай усны уур цонхон дээр очиод одоо яг нь бол нийтдээ нэг дулаараа тэр үзэгдэл бас их харагдах болсон. Цонхолоо ба. Тийм үү. Ер нь харагдах болчиход байна. Одоо намайг жоохон багтал айлуудын цонхол баг ингээд битүү цамтай. Гоё ямар гоё шиг. Хүүхдийн айлууд их ихсэн юм бид шүү дээ. Тэр гадна талтай хүүтэн дотор талтай дулаан байвал тэр үзэгдлийг илүү ажиглах гэсэн. Хоёр одоо температурын ялгаа зүрх их байвал илүү сайн ажиглах гэсэн. Тэгэхээр сая ус уур болж байгаад буцаад уур маань ус олж ийн гэдээ ярьсан чинь адилхан уур маань бас шууд хатуу төлөвт ордог. Хатуу төлөв шууд хийн төлөвт ордог. Энэ үзэгдлүүд яригдаад байна. Тэр Монгол арх нэрх маань аль нь вэ? Монгол арх нэрх нь болохоор уур болгочоод уураа буцаад конденсацлаад шингэн болгож байгаа. За тэр нөгөө доор нь арц буцалгаад байгаа шүү дээ. Арц буцалаад уурын дээшээгээ унаад тэрийг нөгөө гойжуулж цаамд ирүүлж аваад байгаа шүү дээ. Тэр нэг арх болоод байгаа. Тэгэхээр бас үстэй дээл дахан дулааныг хэрхэн хатгалт юм болоо. За нөгөө одоо бид нар носон цамц ч юм уу өмсчихэд ямар гоё дулаахан юм бэ гэж яриад байдаг шүү дээ. За дулаахан юм бэ. Шивнээс ерөөсө дулаан гарахгүй шүү дээ. Тэгэхээр биднээс гарч байгаа дулааныг гадагш нь дамжуулахгүй болохоор нөгөө дулааныг бид нар буцааж өөрсдөө мэдэрч байгаа байхгүй юу? Үстэй дээл ч юм уу тийм. Тэгэхээр үстэй дээл өснүүдийн завсар агаар байгаа гэсэн. Агаар дулааныг маш мод дамжуулдаг. Тэгэхээр ноос нь ихүүл бүтсэн тэр чинь завсраа дандаа агаар байгаа учраас дулаанууд нь гадагшаа дулаан алдахгүй. Гадагшаа дулаан алдахгүй гэдэг нь дуцаагаад яг нь тэр дулаанаар бид нар мэдээд аюу гой дулаах юм шиг санагдаад байгаа гэсэн. Жишээлбэл төмөр төрөнгөд хөө ямар хүүтэй юм бэ гэдэг төмөр маань яаж ихээр маш хурдан дулаан дамжуулдаг байхгүй. Тэгэхээр гарын одоо энэ хүссэн газрын дулааныг аюу хурдан дамжуулаад авчихаар энэ хэсэг хүйтэн болцсон гэсэн. Арсын хэсэгт хүйтэн болчихсон тархинд төмөр хүйтэн гэдэг мэдээлэл очиад байгаа байхгүй. Түүнээс төмөр хүйтэн биш төмөр бидний дулааныг тэр хооронд авчиж байгаа маш хурдан дамжуул. Мод тэг дамжуулж авч чаддгүй удаан дамжуулдаг гэсэн. Тэгэхээр бид нар модыг бүлээн байгаа юм шиг төмрийг хүйтэн байгаа юм шиг мэдээлэл гэж очиад тархинд очиад байгаа гэсэн. Бид бас Монгол гэртээ ингэ сайхан амьдардаг шүү дээ. Монгол гэр гал түлхээр одоо тэр маань бас яг ямар үзэгдэл болох вэ? За гал түлхэхээр нөгөө нөгөө дулаан маань гурван янзаар бас шилждэг. Сайн нөгөө агаар маш дулааныг муу дамжуулдаг гэсэн шүү дээ. Өнөө түрүүн дээлээ хөрчлөлчээ. За дээл ингээд яг вэхээр үсэн дотор талдаа монголчууд өмсдөг. Үсэн дотор талдаа. Тэгэхээр дотор талдаа хахаар бие дулааныг гадагшлуулахгүй. Тэгээд 100 болохоор ууларх газрынхан болох монголчууд бас юм яа гэсэн бохоо үсийг гадагш нь хандлан өмсчихдээ. Тэгэхээр гаднаас нөгөө нагны ирж байгаа дулааныг гэрүү оруулахгүй. Манайхан ч ямар нөгөө дотгошоо ингээд гарахгүй байсан бол буцаад гаднаас ирж байгаа дулааныг бас оруулахгүй. Тэгэхээр
өвөл жишээлбэл дээшний гадуур дахин өсгөлөөр дахин нөгөө сэсгэр гадна талаас үстэй. Тийм. Тэгэхээр тэр хоёр маань хоёр талаасаа ингээд Ямар ч аргагүй оруулахгүй. аюу сайхан ингээд дулааж өгдөг гэсэн. Тэгээд бидний Бах гэдэг маань бүр илүү хүйтэн дүнсгэл хоёр талдаа ийм учиртай байгаа. бас нөгөө гутлууд байдаг шүү дээ тий одоо Гутлууд байгаа. тэр ч одоо юу том За тэр чинь бас бас дараа гэрлүүг олох. Гэрлүүг олчих дараа нь гутлаа ярина. За тэгээд гэлүүгээ орлоо. За гэр тэгэхээр ингээд нөгөө тийм ерөнхийдөө бол бид нар энэ аркн буюу юм бөмбөлөг хэлбэртэй байгаа шүү дээ. Энэ маань нэг даацын үед аягүй сайн байна. За багтаамж эзлэхүүний үед аягүй сайн. За дулаан хадгалалт аягүй сайн. За дулаан хадгалалт яагаад гэвэл эсхийг гэсэн чинь эсхийг гэдэг маань түрүү чимээ нээсэн нөгөө өснүүдийн завсраа юу байгаа вэ гэхээр агаар фасал агаар байгаа. Тэгэхээр ноос маань өөрөө гадуураа арцар бүрхүүлтэй дэмэлттэй микроскопоор харахад тэр арцгарууд нь хоорондоо тийм барьцалдаг шинж аягүй сайн байдаг, шивэлдэг шинж аягүй сайтай. Тэгэхээр тэр шинжийг ашиглаад монголчууд эртнээс эсхийг үлдүүлээд гисэн байна. Тэгээ эсхийг хийгээд нөгөө гэрээ эхлээд модон байж байгаа аяндаа нөгөө цагуураасаа болоод эсхийг хийж эхлээд эсхийг хийгээд явгангуудаа яасан бэ гэхээр герман модон гэр гэж явжаад эсхийг гэрхэд болоо явцсан бил. Тэгээд эсхийгээр ингээд явчихаар чинь маш их дулаах. Тэгээд дэс байгалийн хэмжээнд нь одоо тэгээд малын зүгээр одоо амтэн чинь хавар болохлээр үсээ ноосоо гээгээд байгаа шүү дээ. Тэр гээдгийг мэдээд тэрийг эхлээд авдаг сүултээ бол нөгөө тэр бэлэн. Тэгээд тэрнтэй адилхан буцаад бүгд тэрхээр ингэдэм байх, дулаахаар ингэдэм байх гэдэг байглаасаа суралцаад тэгээд тэрийг яг хуульчилж одоо тийм эрдэмтэн гэж нэр бас гаргаагүй л болохоос ш тэр бүх юмыг бол нээсэн илрүүлсэн л байсан хүмүүсүүд байгаа. Монголчууд маш агуу сэтгэхүйтэй хүмүүс шүү тийм ээ. Хойроос үйлдвэрлэжсэн баг шүү дээ. Бас нөгөө аюул зориулаад одоо 7 сар 8 сард нөгөө сүү сах өртгөрөд ирэх үеэр ууршуулад шингэний сүүний бас ууршуулахлаар сүүний өртгөөс үлддэг. Одоо бид нар нөгөө өдөрөөс шингэн сүү авчираад явхлаа мөхийн цагт зайрмагт нөгөө ингээд бужигнаад байдаг шүү дээ. Тэр маань сүүний өртгөөс гэсэн. Тэгэхээр тэдгэрийг нь өдөлдөж өртгөрүүлээд сайн гэдэг гэсэн. За тэгэхээр маш их баярлалаа аймагч. Хоёлаа дараагийн хэсэг дээр үргэлжлүүлээд Монгол Даваа гараг болон сэтгэл судлаач Эдгэр Мэнд студид ажиллаж үзэж та бүхэн сэтгэл